Сайн байцгаана уу эрх юм үзэгчдээ та бүгд Asia Global телевизийн цуглын гүйж байна. Нийтээ ирэлсэлга агарт байгаа. Нэвтрүүлэг явуулж Батталай Багдаев өнөөдрийн зочин маань Монгол дахь Новороссия андууд нийгэмлэгийн тэргүүн Бадрахын бат болт юм бидний яриа удахгүй болох агуу их дэний ялтын 80 жилийн үед зориулгана. Сайн байна уу? Батболт. Сайн байна уу. За, тэгээд ялтын баяр таны нийгэм ямар олсуултыг орж байх. Энэ агуу их хорны дайны ялтын 80 жилийн ой зориулж бид нар одоо ямар ч байсан одоо Бессмертный полк ялтын парад өөрийнхөө боломжоор Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэ бол ер нь 10 дахь жилдээ болж байгаа гэж ойлгож болох хэрэгтэй. Энэ ялтыг хамтарсан ялт гэж нэрлэдэг тийм. Энд яах вэ? Энэ бол ялт бол бид бүхний хамтын ялалт. Яахаргүй мөн. Энэ одоо анхнаас нь ахуулаад одоо энэ фашист Герман Оросд зүйл хотод тус руу үнэлцэн давталсноос тэр өдрөөс эхлээд бүгдээр нь Монгол ард тус зүйл холбоо тусыг дэмжиж хамтдаа дайныг дуустал хамтдаа мөр зэрэгцсэн явж ирсэн. Тийм учраас хамтын ялалт гэж бий. Тэгвэл Монгол ямар хуяар уулсан байна вэ? За, монголчуудын хувьд бол мэдээж сэтгэлийн том дэмжлэг байсан. Нэгдүгээрт бид хичнээн цөөхүүлээ одоо сая бүрхүү хүн амтаа байсан гэсэн бүх ард түмэн сэтгэлээрээ Оросын ард түмнийг дэмжсэн зүйл одоо тосын ард түмнийг. Дээрээс нь бид сэтгэлийнхээ дэмжлэгээс гадна одоо материалын тусламж одоо ноос, мах, одоо танкын цуваа, нисхонгоцын цуваа ингээд бэлгэлсэн ард түмнээс алт мөнгөө хүртэл цуглуулж бэлгэлсэн байдаг. Энэ дэмжлэг бол одоо тэр үеийн одоо сая бүрхүү хүн амтаа Монголын хувьд бол одоо энэ бол их боломжийн том дэмжлэг байсан. Америкийн одоо Ленд-Лиз бол дэмжсэн. Гэхдээ тэд нар бол 43 оноос эхлээд дэмжиж эхэлсэн Оросыг. Тэгээд одоо тэр чинь 100 сая хүнтэй баян улс Америк англичууд зээлэр өгөө зээлээ буцааж авсан шүү дээ. Тэд нар бол тухайн үед нэг 50 сая долларын 50 тэрбум долларын тэсэлцэн үзүүлсэн байт юм байна лээ. Тэгээд тэрийгэ буцааж одоо Ленд-Лиз гэдэг утгаараа буцаа сая ингээд 2000 оноос өмнө буцааж зүйл холбоотоос төлсөн байт юм байна лээ. Тэгвэл Монгол бол ялгаатай бид бизнес гэж ярьдаг штэ. Ямар ч одоо эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр сэтгэлээрээ энэ материалыг энэ танкын цуваа, энэ эскадрил бүх нэхий дээл мах бүгдийг бол бид нар ямар ч үн төлбөргүй тусалсан. Энүүгээр бид нар онцлогтой. Тэгээд 500 мянган хүн ам одоо 3-4 тэрбум долларын тэр үед юм баг. Одоо ойролцоогоо тэр үеийн тийм долларын тусламж үзүүлсэн байд юм байна. 500 мянган хүн ам штэ. 100 сая хүн амтай тэр баян Америктай хацуулшгүй шүү дээ. Гэхдээ бид бол байгаа бүхнээрээ тусалсан. Бүх боломжоо шавхсан. Таны бодлоор энэ Орос улстай энэ түүнийг санаж байдаг юм уу? Намайг одоо 80-аад онд социализм үеийг сурч байхад бол одоо 80-аад онд 90-аад оноос өмнө зүйл холбоот улсад сурч байхад бол энийг бол бүгд сандаг, баярладаг байсан. Тэр халах голд байлдж байсан, дэлхийн 2 дугаар даанд байлдж байсан. Тэг өвгчүүл эмээ эднэр бүр тааралдаад гудамжинд таардаг. Би чинь Марипл сурч байсан шүү дээ Украинд. Гудамжинд таараа чи Монгол руу гэж зорж ирээд таах баярлаа. Та нарын одоо би дээлийг өмсөж явсан, би таны гутлыг өмсөж явсан. Танаа танк тэнд дэрлэнд очиж ирсэн гэл ингээд гой өвгчүүл тийм их байсан тэр үед бол. Одоо өөр хэм одоо мэдээж одоо тэд нар маань байхгүй тэр 80-аад онд бол одоо тэр түүхийг бол тэр залуу үеийн хүртэл айгу сайн мэддэг гэсэн. Оросууд бол нэг осны братья гэж ярьдаг гэсэн. Ах トゥ. Одоо манайха одоо буруу ойлгоод иж магадгүй төрсэн ах トゥ магадгүй. Жинхэнэ цусан барилгатай ах トゥ нэр шиг явсан бид нар бүр ингэж сайхан одоо би хүндэлж явсан. Тэр 70-80-аад онд би бол одоо бүр айгу сэтгэл өөдрөг. Тэгээд ямар сайндээ одоо ингээд янз бүрийн газар очиод би Монгол гэхэр хүй нааш Монгол манай Монгол гэж хулиж авдаг байсан. Би бол аюу их баяртай байдаг. Би бол тэрийг сайн санаж байна. Цагдаа хүртэл одоо янз бүрийн газар асуудал гарлаа. Ингээд тэндээ ингээд
өө манай Монгол байна. Нааш нааша Монгол гэдэг ингээд ийм гоё байсан. Тэрийг бол одоо тэр үеийн Оросууд бол маш сайн мэддэг. Харамсалтай нь одоо бол нэг арчил зах зээл гэх нэг ийм одоо тийм одоо нэг сонин ийм зохиомл онлууд үүсээд би бол энийг зохиомл гэж боддог. Зохиомл онлоор энэ нийгмийг бутраагаад үйлдвэрийн устгаа сүрүүлээд тэг түүхийн одоо бүдгэрүүлээд энэ үед бол одоо энэ ойлголт бол ер нь Монголд ч багасч байна, Оросд ч багасч байна энэ ойлголттой хүмүүс гэж бодож байна. Хамсалтай. Гэхдээ ганц юмд би баярлж байна. Гэхдээ энэ бүгдийг сэргээхийг өнөөдөр танаа ерөнхийлөгч Владимир Путин бүр эндэр дээрээс Ялтын баярын парадн дээр эндэр дээрээс зарлж ирсэн. Монголчууд ингэ тусалж ирсэн шүү гэдэг. Энийг дахин сануулж агаад би их баярлсан. Энийг бид нар хизээч мартахгүй гэж бас Путин хэлсэн. Энэ бас бид нар их баярлсан шүү монголчууд. Тэр нь Оростоо. Энэ Монголдоо болохдоо орчин үеийн хийхэд залуучууд бас мэддэг юм уу? Мэддэг. Энэ манай Монголын залуучууд Монгол мэднэ. Гэхдээ бидний үеийг шиг биш. Харамсалтай нь одоо баг одоо би хувь мөвөд эдийн засагч хүн биш учраас тэрийг мэдэхгүй юм байна. Ер нь бол эрс багассан байна. Эрс багассан. Гэхдээ ер нь энэ аав ээжээсээ эмээ өвгөөсөө зөндөө юм сонссон учраас бас ерөнхийдөө мэддэг хүмүүс хэвээрээ байгаа гайгүй боломжийн байгаа. Нэг 70% дэмждэг гэж байгаа шүү дээ. Ерөнхийн нэг судалгаагаар. Тэр шиг тэр 70% дэмжиж байгаа Оросыг дэмжиж байгаа хүн тэр монголчууд бол тэд нар бүгдээрээ мэддэг л гэсэн үг. Тэгэхээр одоо ямар ч сан 30% ихэнх юм. 30% нь одоо эн чинь ер нь тархиа угаалгацсан байж магадгүй. Ер нь бол одоо барууны төр үзэл баримтлалыг бод шүтсэн одоо одоо тийм либералист одоо юу гэж ярих вэ? Одоо хэр ардчлал руугаа тууширсан хувийн үзэл рүү хувийн ашиг сонирхол хувийн эрх чөлөө гэдэг юм хит тууширсан нийтийн эрх чөлөө нийтийн өмч гэдэг юм үндсийг ойлгоо байсан тийм хүмүүс бас байна. Дандаа хувийн гэж ярьдаг. Энэ их муухай. Энэ манай Монголын хөгжил саадуулж байна. Хувийн компаниг би дэмжинэ. Гэхдээ нийтийн өмчийг хулгайлаад хувийн болгохыг би бол дэмжихгүй. Энэ бол хувийн компани биш. Тэгээд дээрэс нь хувийн эрхээ нийтийн эрх ашигын өмнө тавьдгийг би бас дэмжихгүй. Нийтийн эрх ашиг, нийтийн өмч төрүүлж байх хэрэгтэй. Тийм учраас энэ нийгэмд бол одоо харамсалтай бас нэг цөөн хэдэн хүн бол одоо энэ барууны үзэл сурталчил тэгээд говьлсон түүх энэний уршгаар одоо буруу ойлголтоор явж байгаа. Ямар учраас буруу ойлгоно? Энэ түүхийг говьлсон. Энэ үзэл суртал одоо энэ дэлхийн 2 дугаар дайнд одоо жишээ нь одоо баруунд баг зүйл холбоот улсыг бол ингээд яваад хамгийн гол ялтаа бүх юма ялаад гарсан гэдгийг бол ер нь баг гарах илүү сурчлагаас илүү баг Америк ялсан юм шиг, Англи ялсан юм шиг ингэж үйдэг. Ингэж чинь сурталчилдаг. Энд нь бас манай баруун сурч байгаа тэнд өсөж бойсон хүмүүс бас яс юу яаж байна. Бас тархиа угаалгаж байна. Одоо Японд өс төрсөн хүүхдүүд Япончууд хийжээч тэр Монголд халахын голын дайныг бас тэгж ярьдгүү байхгүй юу? Шал өөрөөр энэ баг одоо баг тийм дайн байгаагүй юм шиг. За тийхдээ Монголны юунд Совет гүрэндээ туслахад ганц Германийн дэнд биш Японтэй бас дайлахад бас туслаа хөрвүүлсэн байна шүү дээ. Тэгсэн шүү дээ. За ямар хувьяа энэ Монголны энэ дэнд Японтэй дайлахад ямар хувьяар уулсан байна вэ? Монголчууд уу? Тий. Монголчууд эн чинь бас л өөрийнхөө бүх бололцоогоор одоо өөрт нь юу байсан тэр бүгдээрээ энэ дайнд оролцсон. Хүн ам цөөхөн байсан гэхдээ нэг 10-аас 15 мянган цэрэг эрсүүд оролцсон гэдэг тоо судалгаа байт юм. Тэр бол манай боломж нь л энэ байсан. Манай хэрвээ босоод уцууж 10-20 сая байсан бол хэдэн сая цэрэгтэй орох байсан баг. Сая хүн амтаа 10 мянган цэрэгтэй явна гэдэг бол бас өөрийнхөө боломжоор бид нар тэр дайнд бүх эрсүүдээ тийш өдөж мордуулсан. Манайхан бол одоо манай монголчууд бол юу цагаан хэрэм хүртэл чөлөөлсөн байдаг хятадыг. За тэгэхээр энэ Дэнис үлдээ энэ юунд өвөр Монголын нийлээгүй юм бэ? За энэ асуудал бол мэдээж одоо тэр тухайн үед байсан
дарга бол одоо өвөр Монголыг нэгтгэх гэсэн бодолтой байсан. За. Гэхдээ өвөр Монгол нэгтгэх байтугай Ар Монголыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тийм бодлого хятад байсан. За. Юу өвөр Монголыг бол тэд нар бүр өөрхөө гээд авч үлдчихэд Ар Монгол бас манайхаа гэд ингэж зүтгэсэн. Тэгэхээр зэрэг ядаж эхлээд Ар Монголоо бид нар тусгай тогтсон улс байх хэрэгтэй. Хэрвээ та нар Монголын одоо тусгай тогтнолыг зөвшөөрөхгүй бол харин ч тааны бодоогүй юм чи гараад ирж магадгүй шүү. Чойбилсэн тэр хятадын зинзимийн баха да тэрэнд сануулж исэн. Өвөр Монгол чи нийлж шүү. Харин явж. Тэгээд игүүл наачаа айгуу тэгээд нийлээ явчвал та нар яах юм? Тэгэхээр зөв та нарыг бид нар Ар Монголыг тусгай тогтнолыг хүлээн зөвшөөр гэж л тийм шаардлага тавьж байгаа гэдгийг бүр дайн эхлэхээс ахуулаад дуустал нь тэр шаардлага тавьсараа л Сталин хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Хятадуудаар хамгийн түрүүнд. Тэгээд энэ Маршал Шибосаныг хувь хүнийг талаарх таны үнэлгээ ямар байна вэ? Тэр хүн бол их оронч хүн. За. Жинхэнэ Монголын төлөөд орсон Монголын баатар. За. Тэр хүн бол Монгол улсын бүгд найрамд Монгол улсын тусгай тогтнолыг баталгаажуулахад хамгийн том гавьяа байгуулсан. Тэр хүний энэ гавьяа болоод гавьяаны хажууд янз бүрийн хэлмэгдлүүд, янз бүрийн юмнууд байсан баг. Гэхдээ тэр бол үнэхээр бас гашуун үйл явдал. Гэхдээ тусгай тогтнолд бол хамгийн үнэтэй юмыг бид нар хийж өгснээр энэ хүн өөрийнхөө нүглийг сагаатгсан. Би тэгж л ойлгож байгаа. Тэр хүн өөрийнхөө нүглийг сагаатсан. Монголын ард түмний өмнө. Одоо тэр хүн бол бидний маршал, бидний одоо эх оронч, удирдагч гэдгээрээ л яг ингэж явж байгаа. За тэгээд цэлэн бал тох их оролдгийг. Энэ Захистэй замгалагч байсан уу? Яаж ийсэн үү? Захистэй замгамжлагч байсан уу? Балдаргийн хувьд бол Чойбилсэн дарга бол маршал Чойбилсэн бол тэр залуу үеэ хүмүүжүүлэх, авч явах, сонгох тэн дундаас одоо зөв хүнийг сонгох энэ дээрс мундаг хүн байж. Хүнийг аягүй сайн таньдаг байсан. Сайн хүнийг таньдаг, муу хүнийг таних биш шүү. Одоо энд ч манайхан муу хүнийг таниад ингээд дээшээ гаргаад байна. Тэгвэл хэн бэ тэр нь? Муу хүний хэн бэ? Монголд тийм шүү дээ. Дандаа хулгайшил дэмжиад ингээд дээшээ гараад шүү дээ. Тэрийг хүн таньдаг гэж бодоод ах шиг. Яг жинхэнэ эх оронч хүнээ таниад дээшээ гарахгүй шүү дээ. Тэгвэл эх оронч хүнээ Чойбилсэн тэр үед таньж байсан. Энэ Монголынхоо төлөө зүтгэх бүрэн зүтгэх чадaltaй, сэтгэлтэй, зоригтой залуу. Гэт Цэдэн балыг өөрөө дуудаж авчираа чи ийм сайн сурлагатай байсан юм байна. Чи ийм хүүхдээс одоо чи миний хажууд ажиллана гэв. Хажуунаас ерөөсөө салгаагүй. Тэгээд хажуудаа бүх юмаа сургасан. Тэгээд одоо бал дарагч гэсэн өөрөө яг тэр итгэлийг даасан ухаалаг. Тэгээд бал дарга бол одоо яг л одоо Чойбилсэн шиг өөрийгөө золиослсон ардын баатар. Одоо өөрийгөө золиослсон одоо эх оронч. Тэр хүн одоо өөртөө юу ч үлдээлгүй бүх юмаа эх орныхаа сайн сайхны төлөө зориулсан. Өнөөдөр бидний сайн сайхан байгаа чинь Жанжин Сүхбаатар, Чойбилсэн, энэ Цэдэн бал энэ хүмүүсийн гавьяа штэ. Энэ ардчлалын гавьяа биш штэ. Америкийн гавьяа биш штэ. Энэ чинь өнөөдөр сайхан байгаа бас тэр үеийн зөвлөгөөд бас өнөөдрийн Оросын гавьяа штэ бас. Тусламж. Энэний үр дүн бид нар өнөөдөр цэвэр сайхан, босролтой, сайхан хоттой, соёлтой, хөгжилтэй үйлдвэртэй байна штэ. Дааш харамсалтай 900 гаруй үйлдвэрийг устгаа хийсэн шүү дээ энэ нөхдөд чинь. Энэ ардчил гэдэг нөхдөд чинь зориуд. Тэгэд одоо бид нар хятад метод гэж яриад байдсан чинь өөрсдөө бид нар хятадын түүхий эдийн бааз болцсон байна. Яг үнийг хэлэхэд 900 гаруй үйлдвэр бид нар чинь ширхэг зүү аваагүй шүү дээ хятадуудаас. Тэгж хөгжсөн шүү дээ. Тэгэхэд өнөөдөр бид бүх юм хятадаас авч байна. Одоо зүгээр хараад болчлоо эдийн засаг. Энэ бол аим шиг. Түүхий эдийн нь бааз болчлоо. Зүгээр ингээд юм. Бид нар 900 үйлдвэрээ устгаа хийсэн. Энэ чинь нэг бодлого байгаач. Энэ чинь зүгээр юм тэнэглэл биш байхгүй юу? Бодлого миний бодлоор. Ямар бодлого гэж уучлаарай энэ жоохон хурц болж магадгүй шүү. Энэ бодлого бол Америкаар дамжаад Америкийн бодлого хятадын бодлого Америкаар дамжиж орж ирээд энд эрчүүдийн ардчил гэдгээр өмч өвчлөл гэдэг юмар энд задраад тэгэд тэрийг манайхан дуурайгаад өвчлөөд энэ бүх юм устгах ёстой нь хөвслөх ёстой мэн гэдэг ингээд бүх үйлдвэрээ устгасан. Эцэст нь бид нар яг хятадын эдийн засгийн хараат болж байна. Яг үнийг хэлэхэд. Тэгэхээр зөв эн чинь би тэгж хардах хэрэгтэй үстэй би ирэх хүн нөгөө хувь хүн иргэн хүний хувьд энэ
хятадын хараад болж яах гэж хятадын бодлого энэ цаад нөгөө зөөлөн хүчний бодлого явагдаад байгаа юм шиг үстэй гэж би айдгүй шүү. Тэгээд хятадтай Монгол улсад итгэмээр байна уу? Бид бол урт төрчтэй бол сайн хөршийн харьцаатай стратегийн түншлэлийн харьцаа дагуулсан итгэж амьдрнө. Сайхан биеиндээ итгэж амьдрдаггүй яах вэ? Тэгдэггүй яах вэ? Гэхдээ бид дотроо энэ юугаа уусгаж болохгүй. Түүхээ мартуулж болохгүй. Дотроо энэ соёлоороо уусч болохгүй. Яг л монголоороо л үлдэх хэрэгтэй. Тэгжээ бид нар одоо бас сайхан хятадуудтайгаа өмнөд төрчтэйгөө сайхан одоо яг сайн хөршийн хэмжээнд бол явж болно шүү дээ. Тэгдэггүй яах вэ? Хөгжих ёстой угаасаа. За тэгээд танд ямар улсууд таалагдмаар байна вэ? Таалагдж ингэж үү? Монголд одоо энэ төрдөө? Тий. Уучлаарай нэг ч хүн таалагдахгүй. Яагаад? Монголын төлөө дуурч байгаа хүн би олж хараагүй. 10 жил би одоо бас хувьсгалд намд орж ирлээ. Инквайр дарганы хажууд явлаа. Тэр Сүхбаатар дүүргийн намын дарга байлаа. Бүгд цаана ашиг сургалтын зөрчилтөө өөрийгөө хуваа хийчихсэн. Эгоист яаны. Баруускийн говорят. Ийм хүмүүс их байна. Хуваа хийчихсэн хүмүүс маш их байна. Төр тийм хуваа хийчихэгүйсэн бол өнөөдөр тэгвэл буцаагаад тэр ард түмний чиг буцаагаад өгчихгүй яасан. За. Одоо зөндөө энэ орд газрууд биш 5 толгой гэж одоо энэ юу вэ? Мөнгөний асхтын мөнгөний орд байна. Одоо энэ Сүхбаатарын одоо төмрийн орд байна. Үгүй дархны төмрийн орд байна. Үгүй энийг чи хувьд өгч болохгүй шүү дээ. Дэлгэр сайханд ч юм уу Сүхбаатарт ч юм уу болохгүй шүү дээ. Энийг буцаагаад авах боломж нь байгаад хахад ягаад өнөөдөр хүртэл оюун эрдэнэ өнөөдөр энийг буцааж авч чадахгүй байгаа. Өнөөдрийн их хурл засгийн газар ягаад энийг буцааж авч чадахгүй? Боломж нь байгаа мөртлөө чадахгүй байна. Яг бид нартай цаагаараа өгсөн хуульцсан хамсаатан л байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр нэг ч одоо тийм тэгэхээр энэний хэсэг дуурж байгаа нэг юу алга. Улс төр чалга их хурлын гишүүн алга. Харин хөлөөнийхэн бол дуурч байна оо. Өнөөдөр хүртэл тэмцэж байна. Ураа ингээл тэмцэж байна. За энэ өнөөдринга ярилцах сэдвтэй босвол энэ Монгол улс дэлхийн 2 дугаар дээнаас ямар сургамж үр дүн авсан вэ? Таны санаж. За миний бодлоор бид байнга соромжтой байх хэрэгтэй байна гэдгээ тийм соромж авсан. Ялангуяа зөвлөх хотод тус энэ соромжийг авсан. Тийм зөвлөх холбоо тусын авсан соромжууд биднэрт бас соромж байхгүй юу? Бид байнга сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Хүнд итгэн. Гэхдээ одоо заавал өөрсдийн эх орныхоо эрх ашигыг нэгдүгээр тавьж аюулгүй байдлыг нэгдүгээр тавьж байнга сонор сэрэмжтэй аюулгүй байдлаа баталгаажуулж байх хэрэгтэй байна, хэрэгтэй байна. Тийм учраас өнөөдөр хүртэл Монгол нэг цэрэг айран байгаа үстэй байх хэрэгтэй байхгүй юу? Ард түмний бас түүх бидний одоо уламжлалт түүх ёс заншил яг одоо хадгалагдсан хэвээр байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар оюуны хувьд шал өөр хүмүүс болоод тэгээ газар нутгаа алдах өөр газар өөр юуны дагж явах оюун санааны хувьд үзэл санааны хувьд өөр улсуудыг дагах мөн чанараа алдах Монгол мөн чанараа алдах ийм аюул нөмөр. Тийм учраас болгоомжтой үргэлж болгоомжтой байх хэрэгтэй л гэж би бодож байна. Мэдээж итгэдэггүй яах вэ? Гэхдээ болгоомжтой. Нэг орс үг байдаг бидтэй. Одоо давирай но париврай. Итэг гэхдээ шалга гэдэг штэ. Тэр чинь айгүй зөв. Байнга л сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. За тэгээд энэ Украинд болж байсан энд та хэний тал бариад явна? Би зүүн Украинд одоо 5 жил сурсан. 84-өөс 89 онд социализм үед. Одоо Мариуполь хотод. Одоо металлургийн сургуульд төгссөн, марксизм ленинизмыг сургуульд төгссөн ингээд 5 жил сайхан сурсан. Сайхан цаг байсан. Би бол жирийн ард түмний талд байна. Тэр бол Украин байна уу, Орос байна уу хамаагүй. Жирийн ард түмнийг эднэр өнөөдөр хооронд нь хагаралдуулж байна. Нэг баг Ливан үндэстэн штэ. Орос, Украин. Яагаад энийг хагаралдуулаад байгаа? Яагаад энийг хооронд түүхийн өөр болгоод, соёлын өөр болгоод, бүхнийг өөр болгоод ингээд хооронд хагаралдуулаад. Хинизм юм.
Энэ бол хэд үндэслэх Украинын төрд гарсан баруун Украины нөхдүүд одоо тэр бандер уламжлалтай нөхдүүд байна шүү дээ. Одоо Тимошенко гэх нэг Тэгээ тэр болвол явалтад ивээгүй болно шүү дээ. Бандерын үр хөвгөтөнд үлдсэн байгаа. За тэрийг бид тэр ягаад улсан юм? Гэхдээ тэр үед тусгай тогтнол нөгөө юу яачихсан? Ягаад үлдсэн гэвэл бид тэд Украины баруун Украин бол одоо яг бидний одоо Сливан үндэстэн юм чинь одоо бид одоо эднийг одоо дахин одоо эднийг оролдож одоо яах ёсгүй. Янз бүрийн хэлбэгдүүлэлт бол хангалттай 30 он хэлбэгдүүлэлт зөндөө байсан. Одоо дахин хэлбэгдүүлэх ёсгүй гэсэн тийм учраас оролдоогүй болов гэж бодож байна. Яг бол 30 оны хэлбэгдүүлэлтээс сурамж авсан болов гэж бодож байгаа. Тэр үед чинь бас хүмүүс хэлбэгдэх нь хэлбэгдсэн шүү дээ. Монголд ч Оросд ч хэлбэгдсэн те зүйлүүд. Гэхдээ бас яг урагчид ч байсан. Тэнд донд ихэнх нь урагчид байсан. Хэлбэгдсэн тэр хэлбэгдэл битээ давтагдаасаа гэсэн утгаараа 45 нөгөө агуу их орны дайны дараа энэ янз бүрийн бандерэгчүүд энэ тэрийг бол одоо утсан гэж бодоод энийг дахиж өндөөхгүй гэж бодоод тэгж хөндөөгүй болов гэж бодож байна. Тийшээ янз бүрийн одоо хэлмэгдүүл явагдаагүй болов гэж бодож байна би. За хинээ зэмбэ гэж та хинээгүй байна шүү дээ. Энд Украины хэд үндэслэх даврагчид өөрсдөө одоо Зеленский, Порошенко, одоо тэр Тимошенко тэр эдгээр ч өөрсдөө буруутай. Эдгээр бол одоо ард түмний толгой угааж байна. Орсын эсрэг угааж байна. Тэгээд эдгээр чинь хамгийн аюултай нь Орос гаралтай Оросын нутагтай тэр яг үнэндээ бол одоо түүхээр ярих юм бол Мариуполь Дмитрий Петровск гэдэг чинь Орос нэртэй. Тэр чинь Ленин багшлал аваачаад Владимир Ленин аваачаад эднэртэй нийлүүлсэн болохоос Хрущев аваачаад Кримийг нийлүүлсэн болохоос Украины нутаг биш шүү дээ. За тийхдээ Ленин Хрущев хоёр зэнтэй юм уу? Зэмтэй биш. Тэд нар нийлүүлээд Украиныг байгуулсан гавьяатай болохоос Украин өөрөө бол ерөөсөө баруун Украины нөгөө хэд үндэслэх бандеровчдын одоо үлдэгдэл гэж би хэлэхүүдээ нэг басны тэр нөхдүүд буруутай. Тэд нар хэд үндэслэх байна. Тэгээд өөрсдөө хүмүүсийг шатааж яана, алж яана. Дээрээс хаж Оросуудыг эцгийн Сливан үндэстэн мөртлөө Оросуудыг шатааж яана, алж яана. Яс үндэсээр нь ялгуулж яана. Дээрээс нь соёлыг нь боогдуулж яана. Нэг жоохон Орос хүүхдийг чи Украинаар ярих гэж заставляя тань. Украинаар яриад бүр шахаж юу гэсэн Украинаар сурах ёстой. Заавал ийм аль бах хүчин чинь Оросын нутагт тэр Оросууд угаасаа байсан унган нутаг дээр Орос сургуулаад ажиллаулна шүү дээ. Тэр Украин сургууль. Тэрний мэднэ. За тэгээд энэ данг яаж дуусхаа вэ? Ямар тохиолдолд Оросууд бол айгүй зөв юм хийж байна. Владимир нөгөө дуусах юм уугүй юм. Дуусна, заавал дуусна. Дуусхаас өөр арга байх. Яагаад дуусах юм? Яагаад гэвэл Орос орн 50 байх хэвээр. Энэ дэлхий 50 байх хэвээр. Энэ дэлхий 50 байхын тулд Орос орн 50 байхын тулд хажуудаа нэгч ийм үндэслэх фашист байх ёсгүй хажууд нь. Тийм учраас өнөөдөр одоо энэ Украины урд хэсгүүдийг чөлөөлж байна. Одоо Николай Херсон гэж чөлөөсөн. Одоо Одесс чөлөөлнө. Хүссэн үсээгөө чөлөөлнө. Би тэгж бодож байна. Тэгээд нэг Закарпат ингээд Львов бүгдийн чөлөөлнө. Тэр фашист тэгээд эцээс Киевийг чөлөөлнө. Бүхэлд нь чөлөөлнө. Нэгч фашист үлдээхгүй. Тэгсэн цагт Орос орн амар амгалан байна. Дэлхийн амгалан байна. Хизээ болох юм ба. Би бол одоо яг үнэндээ бол хугацаа шаардж байна. Одоо бол нэг би одоо мэрэг төлөгч биш. Гэхдээ удахгүй ганц 2 жилийн дотор бол одоо болох болов. Яг гэвэл одоо Оросууд арга барилаа авцсан. Дандаа нөгөө хүмүүсийг яахын тулд энэ чинь яагаад удаад байна гэвэл жирийн иргэдийн дунд бөмбөг тавьж болохгүй шүү дээ Америкууд шиг. Оросууд чинь бол ойнолж тооч гэж ингэж нөгөө мэрэгэн буучин шиг буужиндж тэр дайснуудыг устгах гэж байгаа шүү. Тэр жирийн хүн өгч болохгүй дунд нь сум хайж болохгүй шүү. Тийм учраас удаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо л Оросууд арга барилаа авцсан мэдээж тэр зөндөө одоо сүмийн нөгөө юу сайн мэрэгэн харагдаг хуужинтай тэр мэрэгэн харагдаг одоо тэр сум юутай болчихсон учраас маш түргэн хугацаанд одоо энэ юу яах вэ? Устгах баг гэж бодож байна. Эднэртэй гэрээ хийж болохгүй миний бодлоор. Сая энэ Трамптай илгмээр байна уу? Трамп би 100% итгэхгүй байна.
Трамп бол зөвхөн Америк л бодсон шүү дээ. За. Оросыг бодохгүй шүү дээ. Үгүй би бүхий дэлхийд тухай бодно гэж хүн. Трамп бүхий дэлхийн инхтайм тухай бодж байна биш хүн. Яг уу тэр бол тэр хүн бол одоо хамгийн түрүүнд Америк эрх ашигыг бодож байгааг би бодож байгаа. Мэдээж одоо улс орны удирдагч өөрсдийнхөө улс орны эрх ашиг түрүүнд бодно шүү дээ. За. Гэхдээ Оросууд их сонир хүмүүс шүү дээ. Оросууд бусдын эрх ашигын төлөө явдаг хүмүүс шүү дээ. Америк бусдын эрх ашигын төлөө явдаггүй байхгүй юу? Эсвэл нэг өр зээл тавиад тэрийг буцаагаад авдаг байхгүй. Оросууд тэгдэггүй байхгүй юу? Тэр Монголын эрх ашигын төлөө Оросууд хичнээн одоо сайхан олон Орос цэргүүдээ алдсан, амийн алдсан. Биднээс юу ч яах нь вэ тэр Монголоо та намд ээж хөлөх гэх. Монголын жинхэнэ найс гүш хэм бэ? Орос хойд үш. За яах да. Яг тэгвэл биднийг хинч хүлээн зөвшөөрөөгүй байхад дэлхий дээр бид нар ганцаараа байсан, хүчгүй байсан, цөөхөл байсан, хоцрогдсон байсан, ядуу байсан, айгүй сул дорой хөгжилтөө сул дорой тийм нэг ч өвдөргүй гараг шахуу байсан. Тийм байхад хинч биднэрт туслах боломжгүй, сэтгэлгүй, зориггүй байхад зөвхөн Орос улс туссан байхгүй 21 онд. 11 онд Оросын цагаан бас туссан. Тэрийг бас мартаж болохгүй. Бараа өнгөрөн туссан. Тэрийг бас мартаж болохгүй. Таны санамжаар Путин бас туслах юм уу? Тусалсан. Энд чин Монголын Путин бол Орос улсад их тайвныг тогтооно гэдэг чинь Монгол улсад их тайван баталгаатай байна гэсэн үг. Орос улс ерөөсөө Монгол улсын тусгай тогтнолын баталгаа байхгүй юу? Орос улс тэнд тусгай тогтсон хүчлэг хөгжилтөй байх юм бол Монголын тусгай тогтнолын баталгаа энэ. Монгол тусгай тогтнолын баталгаа энэ. Мөн үү? Тий. Үгүй яах юм бэ? Чин ийм л холбоотой шүтэлцээтэй юм шүү дээ. За, тийм л ийм шүү нэг шухал асуудал байна. Монгол улс хэнээс айх ёстой вэ? Түүний дайснууд хэн вэ? За, яг үнэндээ бол одоо бид нартай бол дайсагнаад авах улс нэгээ хин чадах. Бид нарт Америкэн ч өнөө, Англич өнөө, Япон ч өнөө, Хятад ч өнөө үнэхээр дайсагнах улс алга бүгд л бид нартай харьцсан сайхан найртай амьдрий худалдаа хий гэж явж байгаа. Гэтэл бидний дотор хулгайч нар байна, ур хүчит байна. Энэ хамгийн амар дайсан. Энэ чинь бүр эзэн Чингисийн үед бид нарт сануулж ирсэн хамгийн амар юм бол ур хүчит. Тэднийг өршөөлгүй цаазалдаг бол тэр ч зүв байж. Өнөөдөр манайхан өршөөдөг болчих. Цаазан хуулаа боллоо гэж үгүй. Өршөөлгүй цаазлал бүх хөрөнгийг хурааж явах хэрэгтэй. Ингүүл Монгол цэвэршин, төр цэвэршин. Монголын хагсын сайдах юм. Үгүй Монгол одоо тал нь хулгайч гэж байхгүй л дээ. Зүгээр дээр байгаа хулгайч бүгднгийн. Хэдий зам ба. Мэд одоо тоолоод авбал хэдий зам байх ба. Би яаж мэдгүй одоо 300 одоо энэ телевизээр чинь 300 гаруй гэр бүл байна гэж шүү дээ. За хүмүүсийн бүх хөрөнгө хураах хэрэгтэй шүү дээ. Үр хүүхэдтэй. Хүүхдийг мөнгөний хөрөнгөний хураах хэрэгтэй. Хөрөнгөний. Хүүхдийн яах юм? Үр хүүхдийн яах юм? Үр хүүхдийн яг улсын халамжид одоо бидний хүүхдүүд ч гэд ингээд байцтай юм үстэй. Тэр хамаагүй. Тэр аавыг нь шууд шорон хийх хэрэгтэй. Үнжирх юм өөдөр хүүхдүүс. Үр хүүхдийг үнжирх юм уу? Тэр хүүхдэд ээж нь вэ эх орн нь шүү дээ. Хамгийн гол эх орн. Гэхдээ тийм урагч аавар яах юм бэ? Яа. Гүйгүй. Энэ зөв ойлгоорой. За. Би жоохон харгас сонин худлаа тийм үл бүтэх юм ярьж гэнэ гэж бодож магадгүй намайг. Ер нь бол урагчийг өчиггүй цаазлагсан тийм хууль байдаг байсан. Тэр жишг бас хэрэгтэй шүү. Урагчууд шангарах хэрэгтэй байна шүү дээ. Шанг хэрэгтэй. 90 оноос хойш Монголын төрд одоо өнөөдөр хүртэл урагчид байна. Дандаа гадных нь бүх юм ингээд тавьчихсан. Одоо энэ хамгийн аюултай нь одоо энэ орд газрууд байгалийн ашигт малтмын орд гараа арт эднээсээ дандаа ингээд лиценз маягаар ихэнх нь хятадуудын Британий эзэмшилд ингээд нөгөө тэдний лицензээр авцсан. Хамгийн аюултай нь одоо тэнд ямар нэгэн бид нар нэг цэвэрлэгээ хийх тэр хурааж авах юм гарах юм бол хятад цэргийн оруулахад бидний тийм хуультай болсон. Ийм л аюултай байна шүү дээ. Тэгэхээр зэрэг Монголын урагчид амар байгааз энэ чинь Монголын урагчид хийгээд байгаа. Тэгэхээр бидний айх юм бол энэ Монголын урагчид энэ төрийг цэвэрлэх ёстой. Энэ урагчдыг өнөөдөр оюун эрдэнэ тийм мундаг хүчтэй байсан юм бол тэр урагчтай яагаад цэвэрлэхгүй байгаа. Тийм л мундаг юм бол. Өнөөдөр нэг урагчд байж л байгаа үстэй. Тэрийгээ бүр аваачаа дарга сайд болгоод явж л шүү дээ.
За миний хүндэд бод бол манай юм нэвтрүүлгийн сарын дуусва. Тэгээд Ялтын баярын мөнд та манай иргэжлэлд хүргөөрэй зөө. Тэгээд хүслөөхлөөрэй нэрөө хараа заа. За. Эрхэм мөндөд монголчууд минь ээ. Одоо удахгүй 5 сарын 9-нд Агуй эх орны дайны Ялтын 80 жилийн он болох гэж байна. Энд бол одоо та бид нарын аав ээж өвөг дээдсийн манай оруулсан хувь нэмэр гавьяа бол бас байгаа. Оросын ард түмэнтэй зөвлөлт холбоот улсын ард түмэнтэй бид бол мөр зэрэгцэн тулдж явсан хамт бид нар одоо энэ бүх ууга шуу жаргал зовлон туулж явсан. Тэгээ энэ аимшигтай дэлхийн хүн амын одоо хэдүү байх одоо 50 гаруй 60 гаруй сая хүн амын хүний аминд хүрсэн энэ дэлхийн 2 дугаар дайны Ялтанд хүргэсэн зөвлөлтийн улаан айранд бол бид нар маш ихээр талархаж явдгийн шүү. Тийм учраас өнөөдөр Оросын ард түмэнд хандаж хэлэхэд та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн өнөөдөр энэ Ялтыг авчирснараа энэ дайны дэлхийд инх таймныг тогтоож энэ Монгол улсыг тусгаар тогтноолсон шүү. Та бүхэнд Ялтын 80 жилийн он халуун мэндийг дэвшүүлье. За, эрхэм үзэгчдээ. Өнөөдөр та Eyes Global үзэж байна. Таны анхааралд нээлттэй ярилцлага нэвтрүүлэг байлаа. Өнөөдрийн зочин маань Бадрахын бад болд Монгол дахин России андууд нийгэмлэгийн тэргүүн байсан. Дахин уулзтраа баяртай. Баярлалаа.